Дараагийн мэдээлэл эрх амралтын өдрүүдэд дэлхийн усны өдөр болон дэлхийн цагуурын өдөр тохиох гэж байна. Энэ хүрээнд манай улс жил бүр тодорхой зорилгын хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил мөстөлд мөсөн голоо хамгаалах мөн цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд хүргэх нь чухал байгааг онцолж байна. Сэтгүүлч Баяр Цэцэг студид зочинтой ярилцгаулна. Баярлалаа. За тэгэхээр 3 дугаар сарын 22-ны өдөр бол дэлхийн усны өдөр, маргааш нь одоо 3 дугаар сарын 23-ны өдөр бол дэлхийн цагуурын өдөр тохиох гэж байна. Тэгэхээр жил бүр болдог энэ өдрөөр манай улс одоо ямар сэдвийн хүрээнд, ямар зорилгын хүрээнд бас тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа үзэгчдэд мэдээлэл өгвөл. Яг үнэ жил бүрийн 3 дугаар сард бол нэлээд олон тэмдэглэлт өдрүүд байдаг. Энэ дотроос хамгийн чухал нь одоо 3 сарын 22-ны усны өдөр байна. За энэ усны өдөр яг болохоор энэ жил болохоор мөсөн голоо хамгаалъя гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэл өнгөрүүлж байна. Цагуурын өдрийг болох дээр эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоонд гарч байгаа асуудлыг хамтдаа шийдэцгээе гэсэн сэдвийн хүрээнд одоо тэмдэглэл өнгөрүүлэх гэж байна. За энийг яагаад энэ сэдвүүдийг хүлээн одоо тогтоод юм бэ гэхээр энэ сэдвүүдийг сонгон авдаг юм бэ гэвэл тухайн үедээ одоо дэлхийд дахин тулгамдж байгаа асуудлуудыг одоо олон нийтийн анхааралд хүргэхтэй улс орнуудын анхааралд хүргэх төр засгийн шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх зорилготой энэ сэдвүүдийг сонгон авдаг байгаа. За энэ жил яагаад дэлхийн цагуурын өдрийг яг эрх сэрэмжлүүлгийн тогтолцоонд гарч байгаа асуудлыг хамтдаа шийдэцгээе гэсэн сэдвийг сонгож авсан бэ гэхээр одоо 2 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрмжгийн дарга эрх сэрэмжлүүлгийг хүн бүртгэсэн уриалгыг санаачилсан байгаа. За энэ санаачлагыг хэрэгжүүлэх гол байгууллага нь болохоор дэлхийн цагуурын байгууллага. За манай улс болохоор дэлхийн цагуурын байгууллагын гишүүн орны хувьд энэ одоо энэ санаачлагыг бас тэргүүлэн манлайлан хэрэгжүүлж байгаа энэ ажлыг дэмжин ажиллах ёстой юм өргөөрөлтэй байгаа. За энэ утгаараа бид энэ эрх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэх систем тогтолцоонд гарч байгаа энэ асуудлыг одоо үндэсний хэмжээнд Монгол орны хэмжээнд ямар асуудал гараад байгаа. Тэгээ энийг одоо хамтдаа шийдэцгээе гэдэг урайг хүлээн аваад энэ жил энэ сэдвийн дор одоо тэмдэглэл өнгөрүүлэх гэж байна. За эрх сэрэмжлүүлгийг одоо хүн бүрт яагаад хүргэх нь шаардлагатай юм бэ гэхээр сүүлийн жилүүд дуур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж дэлхийн дулаарл эрчимжиж байгаагийн зэрэгцээ ус агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтагдал тасралтгүй одоо өсөн нэмэгдэж байгааг бол хүн болгон баг мэдж байгаа тийм ээ. Дэлхийн дахиад одоо энэ тэмдгүй үер ус болж гин, цас ордгүй байсан газар цас орж гин, за хүүтэн болдгүй байсан газар хүүтэн болж гин гэх мэтлэнгийн одоо ус агаарын гаралтай гамшигт үзэгдэл хувьсэл өөрчлөлт бол маш эрчимтэй явагдаж байгаа учраас энэ хувьсэл өөрчлөлт энэ гамшигаас хүн ардаа дэлхийн иргэнэ Монголын одоо хүн бүрийг энэ гамшигаас эртнээс сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч энэ эрдэнэт хүнийхээ амь насыг авран хамгаалъя гэсэн юм зорилгоор энэ асуудлыг төвшүүлж байгаа. За тэгэхээр ер нь бол улс орнуудын эрх сэрэмжлүүлгийн тогтолцоогоор хөгжил дэвш нь бол янз бүр байгаад байна. Тэгэхээр дэлхийн цагуурын байгууллагын хэмжээнд ч гэсэн энэ улс орнуудынхаа цагуурын байгууллагын одоо хөгжил дэвшлийг нэгэн түвшинд авчрах аль болох бүх улс орнууд энэ сэрэмжлүүлгийн тогтолцоотой болох энэ асуудал бас анхаарах чиглэлд бас онцгойлон анхаарч ажиллаж байна. За манай улсын хувьд бол эрх сэрэмжлүүлгийн тогтолцооны хувьд тухайн аюултай үзэгдлийг анхнаас нь илрүүлэхээс эхсүүлээд одоо эцсийн хэрэглэгчтэй хувь хүндээ байгууллагатай иргэндээ хүртэл нь одоо хаана асуудал гарч ин тэрийг бүгдээрээ хамтдаа шийдэцгээе гэсэн уриалгыг дор одоо арга хэмжээ бүтэн жилийн туршид бид нар авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. За тэгэхээр манай бидний хувь сүүлийн жилүүд илүү одоо анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр хэдий ингээд цагаарын урьдчилан мэдээ, анхааруулах мэдээ, сэрэмжлүүлэх мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээг бид нар гаргалаач гэсэн яг эцсийн хэрэглэгч маань өөрөө хүлээн авч чадахгүй бол энэ бол ямар ч үн цэнэгүй бүтээгдэхүүн болж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр одоо иргэдтэй яаж хүргэх үү те аль болох хүн болгонд хүргэх. За тэгээд хүлээгээд авсан хүмүүс маань тэрийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авдаг ямар үзэгдлээс ямар арга хэмжээ авал би өөрөө одоо амь насаа авран хамгаалж чадах вэ? Мал аж ахуйгээ авран хамгаалж чадах вэ? Байгаль орчноо авран хамгаалж чадах вэ? Юу гэдэг нь те зам тээвэр сугам шүлжээ бүх зүйлүүд дээр бол
ус цагаараа гаралтай гамшигт үзэгдлийн нөлөөлөл бол байнга одоо дагалдж байдаг. Тэгэхээр энэ үзэгдлүүдийн нөлөөллөөс яаж хэрхэн авран хамгаалах вэ гэдгээ бүх салбар, бүх аж ахуйн нэгжүүд мэддэг байх хэрэгтэй гэдэг тал дээр илүү анхаарах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр манай байгууллага нэлээд тийм соён гээгэрүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд нэлээд төлөвлөд хийж байгаа. Дүнгийн та ярианд бас ирлээ шүү дээ тийм. Эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо манай бас чухал байна гэдэг. Дүнгийн бас Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагуудад гарсан төмрийн үеэр бол хэмжээний хохирол амарсан. Тэгэхээр малчтад бас мэдээлэл хүргэх нэг чухал байна гэж харагдаж байна. Тэгэхээр мэдээлэл хүргэх өөрөө сувг нь хэрэг байгаа юм тий. Телевиз, радиогаар утас байгаа ч гэсэн бас хүлээж авах нь жоохон долмог байна уу гэдэг шүүмжил бас байгаа дээ. За яг үнэ. Тийм. Одоогийн байдлаар бидний гол хүрэж байгаа юу гэх юм бол мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за дээр нь аймаг орнуудад бүрт байдаг манай ус цагуурын салбаруудаас багц мессеж явуулдаг байгаа малчтаа ялангуяа малчтаа. За энэ малчтаа гэхдээ бүх малчтаа бид одоогоор хүрч чадахгүй байна. Ягаад тэгэхээр зарим малчид маань одоо өөрийн телефоны сүлжээ байхгүй газар байна. Телевиз харж болох боломжгүй юм нөхцөл байдалтай газар отроор нүүдлээд очсон байна. Энэ хүмүүс бол энэ мэдээллийг маань одоо хүртэл одоо хүлээж авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа бид нар энэ хүмүүстээ яаж хүрэх вэ гэдэг асуудлыг илүү анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо технологи сүүлийн үеийн технологийн сансрын технологи ашиглах юм уу те эсвэл одоо энэ өөрийн телефоны сүлжээ ашигладаг өөр сүлжээ ашиглах юм уу те заавал телевиз яриад байгаагаар биш өөр сувгууд байна уу гэдэг одоо сүүлийн үеийн технологи өндөр технологиудыг бол ашиглах шаардлагууд нь тулгамдж байна. За дээр нь авж байгаа хүмүүс маань яах вүлээ гэдгээ бас сайн мэддэг байх хэрэгтэй. Ямар арга хэмжээ авч би өөрийгөө авран хамгаалж чадах вүлээ гэдгийг. Тэгэхээр тэр чиглэлийн одоо мэдлэгийг олох ийм соён гэрэл үйл ажиллагаануудыг бол сүүлийн жилүүд манай байгууллагаас нэлээд тасралтгүй явуулж байна. Тэгээд аль болох энэ чиглэл дээр бас хэвлэл мэдээллийн байгууллага маань хамтраад ажиллах юм бол энэ асуудал бол одоо илүү хүртээмжтэй болно гэж ойлгож байгаа. Энэ сэрэмжлүүлгийг хүн бүрт хүргэх асуудал бол зөвхөн нэг цагуурын байгууллагын асуудал биш юм байна. Энэ бол бүх нийтийн үйлс, хүн бүхний оролцоо хэрэгтэй, бүх байгууллагын оролцоо хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ ус цагуурын гаралтай гамшигт үзэгдлийн, аюултай үзэгдлийн нөлөөнд бүх салбар, бүх хүн, бүх одоо аж ахуйн нэгжүүд орж байгаа учраас тэр бүх хүмүүс маань өөрсдөө авран хамгаалгаа нэгдүгээр мэдчих хэрэгтэй, хоёрдугаар тэрнийг хүргэх ажиллагаанд одоо энэ хэв мэдээллийн байгууллага болон бусад одоо үүрэг хариуцлага хүлээсэн бүх байгууллагууд оролцох хэрэгтэй байгаа. Тэгээ энийг бас хүмүүс сайн ойлгодог байгаасаа гэж бодож байна. Тэггүйгээр одоо бүх ганцхан онцгой байдлын газрын үүрэг, ганцхан цагуурчны шинжилгээний газрын үүрэг гэдээ орчиж болохгүй. Тэгэхээр энд хүн бүхний оролцоо чухал байгаа шүү гэдгийг бас онцлон хэлмээр байна. Дэлхийн усны өдрөөр мөстөлт мөсөн голон хамгаалъя гэж сэдвийн хүрээнд бас тодорхой зорилготойгоор тэмдэглэл өнгөрүүлэх чинь энэ хүрээнд бас дахиад дэлгэрүүлвэл мөстөлт мөсөн голон хамгаалъя гэхээр манай одоо орны хэмжээнд байгаа мөсөн гол яг одоо төвшөнд буурах ч юм уу ямар асуудалтай байна тийм. За яг үнэ. Энэ уурын өмсгөлийн өөрчлөлтийн бас нэг гол нөлөө нь бол одоо мөсөн гол дээр энэ хэмжээ нөөц багасж байгаа энэ асуудал байгаа. За энийг дэлхийн цагуурын байгууллагын хүрээнд буюу бүр дэлхийн хэмжээнд яаж авч үзэж байгаа вэ гэхээр уурын өмсгөлийн өөрчлөлт нь энэ дэлхийн хоёр туйл Антарктид, Арктик гэдэг хоёр туйл байгаа шүү дээ. Энэ хоёр туйлын экосистемд маш эрчимтэй нөлөөлж байна. Энэ хоёр туйлын экосистем маш эмзэг байна гэдгийг аль хэзээний судалгаагаар тогтоосон. Гэтэл сүүлийн жилүүд бас юу гарч ирж байгаа вэ гэхээр энэ их газрын өндөр уулын бүсийн мөсөн голууд бол бас энэ юунд хамгийн эмзэг экосистемд орох ёстой юм байна. Энэ утгаараа энэ экосистемийг бид нэр 3 дахь туйл гэж үзье гэд дэлхийн цагуурын байгууллагын хэмжээнд энэ 3 дахь туйл гэж нэрснийхаа хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Энэ утгаараа энэ жилийн энэ усны өдрийг мөсөн голоо хамгаалъя гэсэн сэдвийг сонгож авсан байгаа. Тэгэхээр яагаад энийг ингэ сонгож авч байгаа юм гэхээр тухайлах юм бол манай орны хувьд энэ баруун аймагуудад байдаг өндөр уулын мөсөн голуудын хэмжил судалгааг 2003 оноос тасралтгүй хийж эхэлсэн. Хамгийн эхлээд Батааны мөсөн гол дээр хийж эхэлсэн байгаа. За энэ хэмжил судалгааны үр дүнгээс харахад ч урд нь хийжсэн Оросын эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ч ингээд манай мөсөн голууд маш их одоо багассан. Хэмжээ нь бол маш их багассан байгаа. Тухайлх юм бол 1940-од оны үед энэ мөсдлийн хэмжээ болохоор 558 км квадрат байсан бол одоо 2022 оны байдлаар 338 км квадрат болж ингэж багассан байгаа.
За тэгээд ингээд мөсөн гол маань багасаад ирж байгаа нь цаашдаа ч гэсэн энэ урамсгалын өөрчлөлт тасралтгүй үргэлжлэх юм бол энэний хэмжээ тасралтгүй багасгаар байна. 2080 он гэхэд тухайлах юм бол Батанны мөсөн гол бараг 94% нь хайлт дуусчаар байна гэсэн эрдэмтдийн судалгаа тооцоо байгаад байгаа. Тэгэхээр энэ тухайн бүс нутгийн энэ мөсөн гол маань хайлт дууссан бол энэ бол тухайн бүс нутгийн унтны усны их үүсвэр болдог. За тухайн бүс нутгийн экосистемийн гол тэжээл болдог энэ мөсөн голоос гарч байгаа энэ усууд. Тэгэхээр тэр бүс нутгийн экосистем хүн ард маань нэлээд өндөр эрсдэлтэй болж байгаа шүү гэдгийг л сануулгах зорилготой ингэж энэ жилийн усны өдрийг мөсөн голоо хамгаалъя гэсэн сэдвийн дотор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. За баярлалаа танд. За хөтөлбөрийн энэ хэсэгт цаг ур орчны шинжилгээний газрын дарга оюун жаргал оролцлоо. За бид дөнгөж сая дэлхийн усны өдөр буюу 3 дугаар сарын 22, за мөн 3 дугаар сарын 23-нд тохиох дэлхийн цаг уурын өдрөөр ер нь манай ус хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлэх, ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ.